нарийн өв сургасан малын сайхан бэлчээртэй, найс цайс сүлдсэн тэнэгэр сайхан нуруутай, дөрвөн цагийн үлрэлд дураараа нүүх нутагтай, малчин хүн миний сэтгэлийг жаргаасан агаартай, энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Малчин компани 21 нас хүрлээ. Сайн байцгаана хүмүүдэд үзэгчтэй. За Монгол малчтын хэрэгцээг хангадаг малчин компани дээр бид хүрэлцэн гэнэт байна. Манай малчин компани бол одоо малчтаа зориулаад 21-р зууны гэрэлтэн соёлжид тусгаар тогтносон Монгол малчтад одоо шинэ бараа бүтээгдэхүүнийг үргэлж нийлүүлж байдаг байгаа. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийн маань онцлог бас нэгэн шинэ бүтээгдэхүүн байгаа. Малчин брэндийн гар угаалтурыг үзэгч та бүхэндээ танилцуулах гэж байна. За тэгэхээр гар угаалтураа та бас малчтаа танилцуулаач. За манай компани шинээр нэгэн бүтээгдэхүүнийг малчтын хагаар дээр хүрэхэд бэлэн бодож байж байна. За энэ бүтээгдэхүүн одоо яг үйлдвэрлэлийнхаа процесст орцсон удахгүй манайд одоо буух юм аа. За энэ бүтээгдэхүүн бид нэр танилцуулъя. За энэ малчин брэндийн гар угаалтар нь одоо хөдөө орон нутгийн одоо малчид. За хоцорын газрын гэр хорооллын айл өрхөөд за мөн яг аялал жуулчлалын газруудад тийм ээ кемпүүдд хэрэгжүүлэх ийм одоо автомат ажиллагаатай гар угаалтар байгаад байгаа. За ердийн одоо гар угаалтараас юугаар онцлогтой юм бэ гэдгийг бол энэ зурган дээр тайлбарлаад яриа явчих тийм ээ. Тэгэл яах вэ? За тэгэхээр үзэгч та бүхэндээ одоо бид зурган дээр тайлбарлаад үзүүлээд явъя. За өмнө нь бол манай малчин компани бол малчтаа зориулж бас нэлээд хэдэн жилийн өмнө бол зүгээр одоо гар угаалтурыг бас гаргаж байсан тийм хагас механик. Одоо энэ бол ерөнхийдөө бүрэн автомат юм гар угаалтур байгаа. За тэгээд эхний зурган дээр одоо жишээ нь тайлбар хийе. За ерөнхийдөө бол угаалтурын маань одоо энэ тал болон одоо харагдах байдал иймэрхүү байдлаар гэж тийм ээ. За угаалтар бол ийм байгаа л да. Нэгдүгээр энэ угаалтарыг бид нар анхнаас нь бодож төлөвлөхдөө бол зүгээр нэг хүн гар угаадаг биш тийм ээ. Малчид одоо яг өөртөө бас гараа угаан толгоогоо гэж бас бодож хийсэн байна. Тэгэхээр өмнө гарч ирсэн угаалтаруудыг тийм одоо айл өрхөд байгаа угаалтарууд бол харьцангуйгаар өндөр. Угаалтарын одоо усны тасвар за тэгээд цорог хоёрын хоорондоо нэлийн зайтай байгаа хэлсэн байгаа. За цоргын бол мөн ялгаа авах энэ цоргыг бол зүгээр нэг хөдөлгөөнгөө сорго биш. Ингээд хоёр тийш ингээд тодорхой онтой өнцгөр ингээд иргэдэг юм боломжтой гэсэн тийм. Хүн толгоогоо шугуулаа буцаа гаргаж явах тийм. Хүн цоргоо хөдөлгөж явах болох юм боломжтой хийсэн байгаа. За угаалтуранд бол яг хүн царай гаргаж үлдсэн тойл мэдээж байрлуулсан. За Монгол гэрчин бол яг бас орой үчин цагаар гэрэл мотор болцдог учраас тийм ээ. Хүн нүр гараа угааж явахдаа за магадгүй эрэгтэй хүмүүс сахлаа авч явах үед тийм ээ. Толин дарахтаа гэрэл тусаж харах шаардлагатай болдог. Тэгвэл толныхаа дэдэлт нь тусгай онцлогтой гэрэл байрлуулсан. За тэр хүний хороо мэддэг даралт мэдрэгчтэй тийм гэрэл байрлуулсан байх жишээтэй. За та бүхэн одоо харж байгаа хэрэг логоны хажууд л энэ гэрэл бол мэдэрч байгаа юм тийм. Яг үнтэй. За энэ гэрлийн гэрэл яг энийг бол хажууд нь тусгай онцлогтой байна. Онцлогтой яг бол энд нь яг харуулдаг байна л да. За энэ талны хажууд бол яг хүн одоо нүрээр авахаас шүдэ байгаа юм чинь нэмээс шүдний сайзны 50 байгаа. За тэр дээрээс хадгалдаг баг. За доотлолт нь бол савны 50 байж байна. За одоо энэ дэр бол энэ тасгуур одоо цорог хоёрын хооронд нэлээд зайтай байгаа нь харагдаж байгаа. За энэ бол яг хүн өхөөгөө толгоогоо одоо шугуулаад тийм ээ. Толгоогоо угаагаад эвтэйхэн байх зайгнаас бодолцсон юм байна. За юм байна. За тэгээ энэ бол дотор бол яг цэвэр усны сав одоо бохирын сав хоёрыг бол хоёр тустай байрлуулж өгсөн. За цэвэр усны савнд бол яг хүн яг угаах усаа хийгээд бид нэр хэлдэг. Угаасан одоо савнтаа бохир усны тусгай савнд өнөр гаргахгүйгээр яг оргилогдох юм боломжтойгоор хийгдсэн. За тэгээд ерөнхийдөө бол зурган дээр харж байхад бол одоо манай малчин брэндийн одоо бокс гэж байдаг тийм. Ерөнхийдөө төмөр гадартай одоо нэг аял манай малчид ч юм бол ер нь жилийн 4 өдрөлийн нүүдэлж явдаг хүмүүс тийм төмөр гадартай бас хийсэн юм шиг харагдаад байна тийм. Ерөнхийдөө гадны байдлын хувьд бол төмөр. Тийм ер нь бол яг энэ бол аялал нүүдэл суудал зөөлөж бас хийж байгаа учраас яг Батбагтлаасаа бодоод төмөр гадартай байсан байгаа даа. Тэгтээ төмөр гадартай гэхдээ бол тийм айхтар бол хүнд биш. Хүнд биш тий. Замун энэ өөрөө бас салдаг хийцтэй. Нүүдэл хийхдээ бол энэ босоо юм бас салгаад ингээд тий. Арай жижигүүлээд ингээд нөгөөж авч явах тийм боломжтой байгаа. За энийг бид нар өөр дараагийн зургууд дээр бас үзүүлэн тийм ээ. За энэ бол бүхэлдээ өөрөө бол урдаасаа бол харагдаж байгаа. Харагдаж байгаа байдал юм байгаа тийм. За урдаа жижигэн педалнаас харагдаж байна тийм ээ. За энэ за одоо эндээс яг илүү сайн харагдах нь л тий. Ерөнхий өөрийнх нь байгаа байдал нь бол тий. За нэгдүгээр нь одоо энэ юу бол тасгуурын дэлтэй одоо угаалтын цаг маань өөрөө нэлээд урт. Тэгээ яг хоёр тийш ингэж ганхаж хөдлөх боломжтой юм. Одоо яг л орос усны тасгууртай адилхан тийм ээ. Одоо тийм байдалтай хийгдсэн байгаа даа. За тэгээ тойл за тахны баруун доолт байгаа энэ шүдний сайзны тавирууд байж байна. За тэгээ доолт нь савнгийн тавир байж байна. За тасгуур маань өөрөө бол бас юм төмөр ийм тасгуур байх нь.
За тасгал нь хажуу талаарынхаа бас осны өсөрч ингээд гадшаа өсөрхийг багасгахын тулд арай өндөр юм ажлах хийж гисэн. Байх жишээтэй. За энд бол гэж байна. За ерөнхий одоо энэ юу мань угаалтар маань өөрөө зөөлж наачаас шилжүүлэх шаардлагатай болдог учраас хоёр талд нь бариул хийж гисэн байгаа даа. Хүн одоо барьж ирэх зүйлүүд тусгай бариул хийж гисэн. Мөн өөрөө бол дугуйтай. Энэ дугуйтай тийм ээ. За би түрүүс энэ зөвхөн хөдөө орон нутгийн мачид гэж тийм. Мачид маань өөрөө энийг хэлсэн бол 12 вольтын одоо аккумулятор тодорч юм л да. За тэгвэл суурин газрын одоо гэр хороолж юм тийм. Эсвэл магадгүй яхад аялал жуулчлалын компаниудаар байгаа ашиглаж байгаа тохиолдол энэ бол бас тусгай тийм одоо 200-аар залгаж болдог юм жижиг одоо залгууртай байгаад байгаа. Энэ 200-аас 12 вольт руу хувиргаад 12 вольтойгоо тэр одоо насаас хэлбэл ийм боломжтой ягдсан. За 12 вольтын аккумуляторыг шууд холбож ашиглах юм бол тэр ойдлолт нь байрлаж байгаа аккумуляторын уц залгуутай хоёр үдийн холбооч үзүүр байгаад байгаа. За ийм байдлаар хийгдсэн. За энэ доотлолтой бол хөл битэл байгаа. Тэгэхээр яг энэ ахмад дугаалтар бол хоёр зэн шийдэх болно да. Нэг нь бол хүн өөрөө ойрт шийдэж байгаа хүн гараа тасан бол босоо гоожулдаг тийм мэдрэгчтэй байж байна. За гэтэл тэр бол яг одоо Монгол одоо ахаа амьдралынхаа усны хэмнэлт талаас бол тийм бас зохимжтой байж чадахгүй байгаа даа. Өөрөөр хэлбэл тэрийг одоо мэдрээд гоожуулах нь бол нэлээд өндөр даралт чардаг. Нэлээд өндөр даралтаа бас гоожулдаг. Гэтэл чинь гэр хорооллын ч юм уу те тэр зөөрөө бас хэлж байгаа хүмүүс өөрөө бас тийм өндөр даралтай тийм уртаас орж байгаа. Гоожуулахад бол их усанд бол хэмнэлт багтай байна шүү дээ. Гэтэл багахан даралт багад өөрийнх нь урсгалаар нь гоожж байгаа юм шиг тийм одоо даралтаар тийм ээ багахан даралтаас шахтаа баг чадлын тоог баг хэрэгэлдэг тийм насаас тавьчиход тэр насаас нь гайжлах харин хүн яг хөлөөр удирдах юм хөл биталд олж гисэн байна. Тэр шаардлагатай үед өөрөө биталаа гисгэл усаа шахаж юм шиг тийм ээ. Ерөнхийдөө бол үзэгчид маань харж байгаа. Би ч гэсэн ингэж харахад бол одоо хуучин цагт бол манай гэр ороолын айлууд гэлтгүй ер нь одоо жуулчны бааз манай малчтай хэрглэж байгаа бол за малчид маань тэр тусмаа одоо зүгээр нэг барааны шилээр нүур гараа угаадаг тий. За энэ нь одоо өвлийн цагт ус нь хөлдөн за дээрээс нь тэр чинь бас их одоо нэг стандарт бохор тий. Тэгэхэд энэ бол ерөнхийдөө ингээ Монгол гэр тавьсан багт бол ер нь гэрийн нөгөө талаараа чимэг болох юм байна. За дээрээс нь маш гоё цэвэр цэмцгэр хэрэглээг бол харуулж байна. За дараагийн зөв үзгөө. За араасаа байгаа тийм. Араасаа одоо энэ хасыг залгуурууд нэлээс харж байна тийм ээ. За залгуур бариулууд харж байна. За би энэ дээр араас тайлбарж байгаа нэг юм хэлчихье. Одоо нөөц суул хийх үед энийг задлаж болдог гэсэн чинь тийм ээ. За тэр задлж болдог гэсэн үг зүйл тийм. За одоо яг энэ заагдж байгаа энэ хэсэг дээр бол тэр одоо хоёр болтны юм таглаа байгаа. Өөрөөр хэлбэл ингээд болтныхаа одоо яг толгойг тагалсан тусаа таглаа байгаа нь шүү дээ. Энэ цааныхаа нүхэн дээр болтмон далд сууж гисэн байгаа. За энэ таглаа суугаж яваад болтны толгой харагдана. Тэрийг бид нар яг тайлаад яваад энэ дээдлийн босоо дөрвөж ясг мөн өөрөө бол салцж байгаа. Оор багтаа олж байгаа тийм ээ. За ингээд нүүдэл суудлын хэвдэл яг энийг бол аваад хажууд нь тавиад ингээд зүг аваад болохоор тийм арай оор багтаа болгодог. Ийм байдлаар хийж гисэн байна. За түрүүний таны хэлсэн одоо залгуурнууд бол энэ харагдаж шүү дээ. Үзэгчид маань одоо харж байгаа. Энэ одоо шууд ардатар залгаж болох юм гэсэн үг шүү дээ. Суурин газар жишээ нь одоо амралт баазынхан тий 200-оор толбогдсон одоо Улаанбаатар хотын гэр ороолын айлууд тий хэрэглэхээ. За манай малчид бол аккумуляторын залгуур нь ингээд шууд эндээ залгаад хэрэглэх боломжтой. За нөгөө манай бүтээгдэхүүний нэг бокс байдаг тэр шиг юм төмөр бариултай юм байна тий. За төмөр бариул бол нүүж авч суухад бол одоо маш хэрэгтэй. Тий харин тий. За дээрээс нь дугуй бас байгаа юм биш үү? Эцэн дугуй нөө. Аим зөөлөвчтэй тийм дугуй хаач одоо барьж байна тийм ээ. За энэ Монгол гэртээ бол яг оцол одоо баруун урдтал байрладаг шүү тийм ээ. За тэгээд яг зөөгөн шившин нааш шимэлэх шаардлагатай бол дугуйтай байдаг гэсэн үг байхгүй. За дараагийн зургийг харъя. За ерөнхийдөө бол одоо доороос нэгдсэн байгаа гэдэг. Тий одоо уртлын нүрийн тагыг авсан байдалтайгаар харагдаж. За энэ дээр бол юу харагдаж байгаа гэвэл дотор нь байлгдсан одоо цэвэр усны болон бохрын одоо савууд харагдаж байгаа. За энэ савуудыг бид бас нэлээд онцлог хэлэх хэрэгтэй. За нэгдүгээр нь энэ тагийг авахд таг онгонгууд л яг дотортой гэрэл асгараас зохион байгуулсан байгаа даа. За энэ яагаад гэж юм бэ гэхэл тийм ээ. За Монгол гэрчин өөрөө бол яг бас гэрэлтүүлэг багтаа тийм ялангуяа оройн цагаар хүн энэ усыг салих харах шаардлагатай боллоо гэж бодоод гэрэл мотооч нэцсэн шүү дээ тийм. Тэгвэл таг авангууд л автоматар яг энэ тэр гэрэл асч энэ дотортой юу гэл гэрэлтүүлж их юм байгаа. За тэгээ энэ савнууд нь бол цэвэр усны сав гэдэг өөрөө бол яг өвлийн нөхцөлд дотроо байгаа усыг бол хөлдөөхгүй байдлаар хийгдсэн. Тийм хөллөөс хамгаалсан хамгаалттай юм тусгай сав байдаг. За Монгол гэрчмийнхаа шинэ галлаад унтахад өвлийн нөхцөлд өглөө үүрээр яг нэлээд зиндэж хүйдэн болно тийм ээ. За ийм нөхцөлд яг дотор ус нь одоо хөлдөөд энэ саваа гэмтээчдэг юм уу те. Ийм асуудал эрсдэл үүсэхгүйгээр
хийгдсэн байгаа. За хажуудлын бохирын сав гэхэд яг өнөр гарахгүй байдлаар шийдэгдсэн. Өөрөөр яг ихэнх одоо Монгол айлуудад зүгээр 8 задгаа удирсан байгаа. Яг бохир маань өөрөө тэгтэйгээд өсчихээл тийм ээ. Асахтай ингээл ойрч тааранд өсчихээл нэгдүгээр нь хоёрдугаарт нь өнөр ялгуулж байгаа шүү дээ. За тийм асуудал байхгүйгээр битүү байдалтай шийдэгдчихсэн. За тийм өнөр ялгуулахгүй ойр танилгаа өсчиж одоо яг савирч асахгүй тийм ээ. За дээр нь бохир дүүрэхэд энэ өөрөө бас автомат сигналтай өөрөөр яг та бохироос илхууллаа гэдэг дуутахаар шууд мэдгэж юм. Одоо нэг хуучин чи зүгээр одоо нэг модоо угаалт орноо чи ингээд дотроо 8% ийцэн. За тэгээд нөгөө манайхаа ингээд тэрийг дүүрж байгаа юм чи яадгүй тий анзаардгүй. Дээрээс нь усаа асгаал нүрээ угаагаал байдаг. А гэтэл нөгөө төх маань бас эргээгээд янз бүр үнэр гарах, халих тий халиад одоо дотор тэр угаалт руугаа завааруулах. Одоо энэ болгоныг маш гоё шийдчихсэн биз дээ тий. Тэр үедээ бол энэ шийдчихсэн байна. За энэ бас нэг онцлог хэлж өгөхөд их сонирхолтой байна л да тийм. Жишээлбэл өвлийн нөхцөлд хүн ийм устаас ав зааман ханчи өөрөө насаастай байгаа насаас мөрөөр шахчаад тэгэхээр дээдэлтэй байгаа цаг хүртэлх одоо нусан хоолойд бол тодорхой хэмжээний усыг агуулж байх хэрэгтэй шүү дээ. Шууд бид нар гიშгэл усаа гоож чад бэлэн байх хэрэгтэй тийм. За гэтэл чинь нөгөө өвлийн нөхцөлд хүн хаа бас 2 3 хоног 9 ший явахад хэрвээ энэ устаа чигтээ үлдээд нөгөө хоолой мөн өөрөө хаг үлчүүл явах гэдэг асуудал гарч болно. За тэгвэл энийг яг тэр асуудлыг шийдчихсэн. Өөрөөр хэлбэл хоолойд хусаа буцаагаад энэ цэвэрснийхээ одоо саврага юулдаг юм бас боломжтой байсан тийм. Нэг конотаалаа. Тэгэхээр энэ яг хоолойд үлдээсээ бүгдээ ингэ цэвэрснийхээ одоо яхаа саврага юулээд ирчихдэг. За тэгээ цэвэрсэн сан маань өөрөө бол хөлтөд хамгаалагдсан ийм технологи хийгдсэн. Сайн байгаа шүү дээ. Хоолойноос гадна тодорхой хэмжээний танк барилах багтаа ардна. За. Ерөнхийдөө бол их гоё цэвэрхэн л болсон юм байна. Тэгээд манай хэрэглэгчид үзэгчид бол мэдээж бол ингээ хараад бол зургийг хараад бол одоо харж байгаа. Ер нь одоо манайхан чинийг бас Монгол гэрд бол тэ хэрэгцээтэй бас их гоё бүтээгдэхүүнүүд бас их дээдлж авч хэрэгэлдэг. Тэр одоо яг л Монгол гэрт амьдарч байгаа сайхан Монгол айлуудад бол үнэхээр хэрэгцээтэй малчингийн шарын хөө гар угаалтар бол угаасаа гайхалтай байна уу. Бохир заваан үнэр танаа гарахгүй тэр талаас сайн шийдсэн байна тийм ээ. За дараагийн ээлжнэр тогон дэс хэмнэлттэй. За энэ бол өндөр даралт үүсгэх хүчтэй мотор ажиллаач юм уу те тог одоо их зараадаг шаардлагагүй байна шүү дээ. За мөн яг бас их даралттайгаар их хүчтэй ус гоожуудаад усаа юу гэж асгаад байхгүй байна шүү дээ. Яг л хүн өөрийнхөө хэрэгцээний хэмжээгээр усаа гоожуулаад хэрэгж болох ийм байдлаар хийгдсэн. Жижигхэн хэмжээний юмнуудаа нацаастай. За ингээд тогон тэмнэлтэй, усан тэмнэлтэй мөн ариун цэвэр ирүүлэхин талаас бол яг бүх асуудлыг цогцоор шийдчихсэн ийм бүтээгдэхүүн болсон. Энэ бүтээгдэхүүн одоо утгагүй нийлүүлэгдэх болно. За би бас нэг юм асууя. Одоо энэ хөл педал байгаа шүү дээ. За тийм. Хөл педал дээр гიშгэхэд шууд эндээс одоо ус гоож ин гэсэн үг үстэй. Тий. За тэгээд энэ нь одоо жишээ нь ус гоожихдаа бас гэрэлмэл асна гэдсэн үү та? Тийм. Энд бол яг хоо гэрэлтийн тал дээр бас нэлээдийн шийдэл байгаа л да. Тэрүүн би зөвхөн талан дээр байгаа гэрлэг хийсэн. Гэтэл одоо энэ цагны доотлол бас гэрэл байгаа даа. За магадгүй яг хүн яг гараадсаад юм одоо агаар хөлөө те угааж явах яг энэ үедээс савнж явах үед ч юм уу те. Монгол гэр чинь бидний төр байсан шүү дээ. Монгол гэр бол яг тийм сайн гэрэлтэй байдаггүй. Арай үчин цагаар бол магадгүй хүн яг угааж байгаа үед л өөрөө баг гэрлээ сүдэглээд тэгнэ шүү дээ. Одоо гэрлээ тонноос хойморт гэрэлтэй байдаг. Чин буруу хараад одоо угаажаад яг гэрлээ сүдэглээл угаан шүү дээ тийм ээ. За энэ тохиолдолд яг бас гэрэлтэл хэрэгтэй байсан байх юм шүү дээ. Тэгэхээр яг педал гişгээр бас одоо гойчход астик гэрлэг бол яг энэ цагныхаа доотлол байрлал гэсэн байгаа. Зөв. За нүрээ арах гэрлэг тусдаа онцлогтой. Тийм тэр тусдаа онцлогтой. Зүгээр яг энэ цагны гэрэл бол шууд педал гişгээр ус гойчход аянда гэрэл насна гэсэн. За ийм байдлаас гэрэлтэл шийдчихсэн байгаа. За тэгэхээр үзэгчтэй бид бас малчин компани ээлжид одоо шинэ бүтээгдэхүүнийг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Тэгэхээр энэ дээрээс үзэгч та бүхэн харж байгаах малчин компани бол одоо 21 жилийн турш малчтынхаа хэрэгцээнд нийцүүлсэн. За одоо Монгол гэрт мэдээж сайхан хэрэглэхэд тохиромжтой 220 вольтын захилгаан зам хөлдөгч. За нэгэн шинэ бүтээгдэхүүн бол одоо энэ гар угаалтурыг бас үзэгч та бүхэндээ одоо тун удахгүй хүрэхэд бэлэн болоод байгаа юм байна. За энэ гар угаалтурнаас бол миний ойлгосноор бол ерөөсөө Монгол гэрт байгаа. За одоо мөн одоо амралт жуулчны баазууд, малчид, за Улаанбаатар хотын яслагдсан гэр ороолын айлууд те хэрэглэхэд боломжтой. Өөрөө педалаа гიშгээд ингээд тохируулаад зөвхөн гар угаалтар хөлтгөө одоо толгоогоо угаачин те гараа угаачин тодорхой хэмжээний чис юм угаахад тийм боломжтой машин сайхан цэмбэр. За өнгө загварын хувьд бол мэдээж манай малчингийн шар төмөр гадаргуутай. За гоё никkel савнгийн суурь, за мөн одоо сойцны суурь, тавиур. За тэгээд
тойл мөл гэх чинь их сайхан гэрэлтүүлэхдээ ер нь одоо үүднээсээ гэрэлтгэхээр ийм сайхан бүтээгдэхүүн байна. За ямар ч байсан манай малчтад бас гар угаалтыг танилцуулсан баярлалаа. Баярлалаа. Нарийн өв сургасан малын сайхан бэлчээртэй, найс цайс сүлдсэн тэнийгэр сайхан нуруутай, дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай, малчин хүмүүний сэтгэлийг жаргасан агаартай, энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Малчин компани 21 нас хүрлээ. За та бүхэндээ дараагийн бүтээгдэхүүнийг танилцуулахад бэлэн боллоо. За энэ удаагийн бүтээгдэхүүн маань болохоор угаалгын машин байгаад байна. За манай малчтууд өөрсдийнхөө одоо хэрэгцээндээ таарсан одоо юм тодорхой хэмжээний хувцас хэрэгслээ угаах зорилгоцсон ийм одоо угаалгын машинтай болгож өгөөч гэдэг хүсэлтийг бол байнга одоо манай компани тавьдаг байгаа даа. За яг л одоо орон сууцнд байгаа айл өрхтэй адилхан тийм ээ. Нэг удаагийнхаа угаалтаар 5-7 кг хувцас угаах ийм хүтэн чадалтай одоо угаалгын машиныг манайхан зах зээл дээр малчттай гаргахаар бэлэн болоод байна. За энэ машин нь болохоор 2 камертай байгаа. За энэ хагас угаалгын машин маань өөрөө 2 цэцтэй камертай байдаг. За энэ том буюу одоо эхний энэ камер нь болохоор хувцсыг угаах зориулсан ийм камер. За энэ камер болохоор 7 кг-ийн одоо багтаамжтай. За хоёр дахь камер нь болохоор сэгсрэлтэн зориулсан камер байгаа. За энэ бол 5 кг-ийн багтаамжтай ийм одоо зүйл байх нь. Ийм одоо угаалгын машин байх нь. За угаалгын машин маань ерөөсөө цэвэр 12 вольтээр ажиллана. Яг малчтай зөвлөж гаргаж байгаа учраас энэ ямар нэгэн 200 орчим мод өөр ямар нэгэн тийм ихөөсөө бид нар оруулж өгөөгөө шууд 12 вольтын одоо аккумулятор толбож өгөхөр бодож энийг хийсэн. За 12 вольтын аккумулятор толбохдоо магадгүй одоо малчин айл болгон бол яг 12 вольтын одоо тийм бокс байхгүй ч л шүү дээ. Тэгэхээр бокс байхгүй анигд маань одоо аккумуляторын өөрийнх нь одоо цэнгийн хэмжээнд тэр болгон одоо харах боломжгүй байдаг гэдэг тийм. За тэгвэл энэ угаалгын машин дээр нь өөр дээр нь тэр цэнгийн хэмжээ харж өгөх одоо ийм дэлгэцийг шийдэл өгсөн байгаа. За би энэ дараагийн зүгээс илүү сайн харуулъя. Ерөнхийдөө бол яг угаалгын машин бол яг нүүж одоо тэвлэхэд гадналын их бие гэмтэхгүй байхын тулд тийм ээ төмөрсөн юм төмөр их биетэй. За яг л манай малчин шар одоо бокстай адилхан байдлаа гэсэн. За угаалгын машины хувьд харин хөлөнд нь бол ямар нэгэн дугуй хийгээгүй сэгсэрч байгаа үеийн дугуй бол зохимжгүй тийм ээ. Яг л энэ чинь сэгсэрч байгаа өөрөө бол яг өнгөрөө төдлийн очих гэсэн яг дугуй биш харин зүгээр хөлтэй байна. Байхаа хийсэн байгаа даа. За одоо энэ дээр яг өнөхөдөө илүүсэн харагдаж байна тийм ээ. За угаалгын машин бол дээдлээ бол ийм дижитал дэлгэцтэй байгаад байгаа. Мөн яг аккумуляторынхаа одоо цэнгийн хэмжээг харуулдаг тоон утгатай. Мөн яг ийм ногоон ангийн одоо хэвийн ажиллагааг нь харуулах юм гэрэлтэй. За энэ дэлгэцийг бид нар яг хэд байлуулж гисэн гэхээр хэрвээ та одоо аккумулятортойгоо шууд одоо энэ угаалгын машиныг холбож ажиллаж байгаа бол аккумуляторын цэнгийн хэмжээ ямар шиг байдалтай байна гэдэг харж яах боломжтой байгаа нь шүү дээ. За энэ доо ерөөсөө аккумуляторын цэнгийн хэмжээ буураад ажлууд дэлгэхгүй болоход л яг шууд энэ улаан гэрэлд яг анивчиж анхаарал өгөх юм аа. Тийм байлдаа хийгдсэн байгаа. За яг ийм одоо бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглахын зааврыг мэдээж тухайн үед нь бол тусдаа өгдөн. Одоо зөвхөн танилцуулга өгч учраас ерөнхий одоо боломжууд нь та бүхэнд хэлье. За угаалгын машин маань яг хажуу талдаа бас юм одоо бариултай, далд сууж гисэн юм бариултай. За энэ нь яг бас сөргөх зөөж тэвэрлэх гэдэг юм ээ. Илүү хэлбэр найдвартай юм батөх юм бариулыг хийж гисэн байх нь байна. За энэ харагдаж байна тийм ээ. За энэ харагдаж байна. За тэгээд юу яагаад тийм одоо 12 вольтын аккумулятор холбоо зориулсан ийм одоо нэмэх хасшонг бэхэлдэг юм авчаартай хийгдсэн байна гэсэн. За бид нэр туршилт дээгтээ бол 100 амперын аккумулятор ашигласан. 100 амперын аккумуляторын хувьд энэ бол тасралтгүй одоо 7 цаг ажиллаж чадсан юм байгаа. Тэгэхээр яг нэг удаагийн угаалдаг хүн бол 7 цаг угаана гэж тэртээ тэр амар тийм удаан угаах шаардлага байдгүй шүү дээ. За хоёрдугаар би ойлгож бодож байна л да. Ер нь бол яг угаалга хийхдээ бол хүн бол нэг тийм хүүтэн ч юм уу те бүрхүү өдөр бол аль болохоор хүмүүс угаадаг шүү дээ. Аль нартай сайхан өдөр угаагаад юм хурдан хатаа ийм одоо зорилго тавьдаг учраас те. Тийм одоо үед энэ бол бүр илүү сайн ажиллах боломжтой. Яг бол та тэр үед бол надад дэлгэц чинь ажиллаж байгаа аккумулятор л байгаа зэнгээ өгч जैन тийм ээ. Ийм л боломжтой юм шүү дээ. За тэгэхээр энэ дээр бол та бүхэн эргэлзэх хэрэггүй байх нэ. Бид нэр 100 амперын одоо аккумулятор дээр нэг бол туршаад үзсэн юм аа гэж. За угаалга хийхдээ бол
малчид өөрсдийнхөө одоо энэ угаах хувцас авчаа тийм ээ. Дээр нь усаа ихтэй бол яхаа зүгээр хувингаар зөөгөл хийж штэ. За ус авчирсан саваараа шууд ингээд ус дээд талаас нь энэ угаах камер руу хийгээд тавьчих тийм ээ. За ингээ угаад дуусна. За энэ дээр угаах хугацаа тохиолдог хугацааны тохиолдолтой байгаад байгаа. Энэ бол тийм. За энэ ер нь хагас автомат угаалгын машинуудын ерөнхийдөө ажиллах зарчим нь бүгд адилхан байдаг тийм ээ. За ингээд хугацаа тохируулаад угааж дуусаад за угаад дууссан усаа шавхтал харин өөртөө бол усаа шахдаг насаастай жижиг одоо памптай нисэг. За тэгээ памп нь яг бидний ажилласнаар усаа бол яндаавар юу ч гэсэн гэсэн үг. За ийм зарчмаар ажилладаг хагас автомат угаалгын машин байна. Энэ удаагийн бизнес цаг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ за гар угаалтур болон угаалгын машиныг бас танилцууллаа. Тэгэхээр ер нь бол өнөөдрийн нэвтрүүлгээс би бас ойлголоо. Үзэгч та бүхэн ч гэсэн ойлгосон гэж бодож байна. Ер нь Монгол гэрт хизээл ер нь ийм сайхан тий даваа нь одоо манай малчтад бол ийм угаалгын машин 12 рубльтэй угаалгын машин гэдэг бол юм Монголд байтугай дэлхийд бол анхны юм болов гэж би бодож байна. За дээрээс нь бид бол одоо 21-р зуунд амьдарч байгаа. Өдий болтол одоо нэг 8%-тай за мөн одоо барины шилэнд усаа игээл гар нүрээ угаадаг байсан. За тэгвэл яг одоо малчин компани үзэгч та бүхэндээ зориулаад маш сайхан одоо цэвэр цэмцгэр Монгол гэрийн одоо чимэг болсон. За нэг ёсны бараг тавилагч болж байгаа. Нөгөө талаараа малчин танд одоо маш хэрэгтэй сайхан хоёр бүтээгдэхүүнийг бол одоо тун удахгүй малчин таны одоо гэрийн тань гэрттэй нь одоо хүрэх гэж байгаа юм байна. Тэгээд угаалгын машин болон за гар угаалтыг үзэж та бүхэн бас танилцлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Нарийн өв сургасан малын сайхан бэлчээртэй, найс цайс сүлдсэн тэнийгэр сайхан нуруутай, дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай, малчин хүн миний сэтгэлийг жаргаасан агаартай, энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Малчин компани 21 нас хүрлээ.